За сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. За өнөөдрийн хичээл юу вэ? Улаанбаатар хотын уур амьсгалын тайван агаарын чанарын төлөв байдал гэсэн хичээл буюу хотын экологийн маань 13 дахь хичээл байх нэ. За Улаанбаатар хотын агаарын чанар хэрхэн байдаг вэ? Хэрхэн өөрчлөгддөг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын бохирдлын их үүсвэр нь 80%, гэр хороол болон усны хадлалтын 100%-аас бий болдог. 10 орчим хувь нь бол авто тээврийн хэрэгслээс болон 6 орчим хувь нь бол дулааны цахилгаан станц, 4 орчим хувь нь хог шороо, хөрсний бохирдлоос үүсдэг гэсэн тооцоолол байд юм байна. За агаарын бохирдлын их үүсвэрийг 2018 оны Улсын нэгдсэн тоо бүртгэлийн дүнгээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт 14 кВт хүртэл хүчин чадалтай 196,590 бүртгэгдсэний 73% нь буюу 144,194 өрх нь бол энгийн зуух ашиглаж байна. За 27% буюу 52,396 өрх нь бол сайжруулсан зуух ашиглаж байна гэсэн ийм судалгаа байдаг байна. За нийслэлийн төвийн 6 дүүрэгт бол 15-аас 100 кВт хүртэл хүчин чадалтай. За 2333 усан халаалтын зуух бүртгэгдсэн ба за дүүргээр нь авч үзэх юм бол хамгийн их нь бол Баянзүрх дүүрэгт 507, Сонгон хойрхон дүүрэгт 591, Чингэлтэй дүүрэгт 389 гэх зэрэг тохиолдсон бол 3 дүүрэгт 846 зуух байна гэсэн. Бусад 3 дүүрэгт нь бол 846 зуух байдаг. За ийхүү зуухнаас бол агаарын чанарыг муутгах, агаарын бохирдлыг бий болгох ийм автод ортог их хэмжээгээр гардаг нь бол тодорхой болсон. За ийм учраас зуухыг сайжруулсан төлж тийм ээ. За мөн зуухны халаалтын чанарыг сайжруулах, за мөн халууныг удаан барих ийм чадвартай зуухаар солих ч гэдэг юм уу. За мөн зуух фишингийн зөв галлахыг хийх гэх мэт ийм үйл ажиллагаануудыг явуулснараа агаарын чанарын бохирдлыг багасгах ийм нөхцөл бүрдэж байна гэж үздэг байх нэ. За 2018 онд бол Улаанбаатар хотын төвийн дүүрэгт бол 101 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж байгаа буюу 188 аж ахуй нэгж байгууллагын 345 халаалтын зуух бүртгэгдсэн байдаг байна. За Улаанбаатар хотод 2018 онд бол 500,379 тээврийн хэрэгсэл тоологдож өмнөх жилээс 10,000 орчим автомашинаар багассан байна. За 2018 онд бол өмнөх онуудад суудлын автомашин зөнгөлөн 83%-ийг эзэлсэн бөгөөд 10 ба түүнээс дээш жил энэхүү суудлын автомашин бол явсан байна. За 12% нь бол 7-оос 9 жил, 3% нь 4-өөс 6 жил, 2% нь 0-оос 3 жилийн насжилттай автомашинууд байгаа бөгөөд за агаарын бохирдлын бас нэг их үүсвэр бол энэ автомашин гэж үздэг. За автомашинаас гарч байгаа утаа тортог бол бас агаарыг бохирдуулах бас их үндэслэл нь болдгоо гэж үздэг байх нэ. За Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозамын орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын за 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хөхөрлөг хий, за азотын давхар эсэл, PM2.5, PM2.10 тоосонцороор нүүрс төрөгчийн дутуу эсэл ялгарах, азоны агуулмжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж байна. За агаарын чанарыг дээрх химийн элементүүдийг нь хэр илрүүлж байгааг бол энэ үйлдвэрийн дүүрэг болон орон сууц гэр хорооллын бүсүүдэд 15 цагт агарыг бохирдуулах бодисыг тодорхойлох ийм
автомат багаж тавьсан байдаг байна. За агаар дахь агаарыг бохирдуулах бодисын 2018 оны жилийн дундаж агуулмжийг 2017 оны жилийн дундаж агуулмжтай харьцуулахад бол PM 2.5 тоосонцоор 12 мг метр кубд бол 12 мг-аар буюу 14%-аар азотын давхар эсвэл 5 мг буюу 13%-аар тус багассан байна. PM 10 тоосонцоор хөхөрлөгийн агуулмж өмнөх оны түвшинтэй ойролцоо байна гэж үзсэн байна. За тэгэхээр багшийн энэ авсан мэдээлэл бол одоо агаарын чанарын талаарх мэдээлэл маань байгаль орчны төлөв байдлын тайлан дээрээс авсан байгаа шүү. 17-аас 18 оны байгаль орчны төлөв байдлын тайлан гэсэн ном байдаг шүү дээ, тийм ээ. Яамнаас гаргадаг. За энэ номон дээрээс авсан. Энийг бас таад маань дэлгэрүүлж харна үстэй. За ингээд агаар дэх бодис ялгаруулах бодисуудыг одоо хүлцэх агуулмжаар нь агаарын чанарын стандарт EN-с 4585 2016 гэсэн стандартаас хэр хэмжээгээр өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулахаар энд үзүүлж байна. За тэгээд энд хүлцэх хэмжээ буюу ерөнхийдөө байх ёстой хүнд одоо аюулгүй байх боломжтой хэмжээг бас тусгаж өгсөн байгаа. За бохирдуулах бодисуудын нэрсийг бас жагсаасан. За PM 2.5 азотын давхар эсвэл PM тоосонцор буюу одоо 10 PM 10 за хөхөрлөгийн агуулмжийг агаарын чанарын стандартаас 2017 онд ямар байна вэ гэж. За тэгэхээр 25 байх ёстойгоос 2017 онд бол 86 байна. 86 мг. За азотын давхар эсэл нь 39. За PM тоосонцор буюу 10 132 буюу 50 байх ёстойгоос 132 буюу одоо бараг 5 дахин 3 дахин нэмэгдсэн байна. Хөхөрлөг 24 гэх мэтчлэн эндээс үзэхэд ерөнхийдөө бол азотын давхар эсэл харьцангуй одоо хүлцэх агуулмжийн хэмжээндээ байдаг. За PM-ийн тоосонцрын хэмжээ бол 2-оос 3 дахин нэмэгдсэн. За хөхөрлөг хэмжээ бол харьцангуй нэмэгдсэн ийм дүр төрхтэй байна гэж харж болж байна. За 2018 он 17 онтой харьцуулахад за 17 оноос бол буурсан боловч стандартаас мэдээж ирэх 2-оос 3 дахин бас нэмэгдсэн харагдаж байна. За ийм дүнгээр бол жилийн дундаж агуулмжийг бол гаргаж харж болж байна. Тэгэхээр цаашдаа бол энэ агаарыг бохирдуулагч бодисуудыг багасгах нь зайлшгүй шаардлагатай байна гэж харж болох нэ. За дээрх үзүүлэлтүүдийг тус бүрд нь авч үзье. Хөхөрлөгийн Улаанбаатар хоттой хөхөрлөгийн жилийн дундаж агуулмж нь 2017-18 оны жилийн дундаж агуулмжийг хүлцэх агуулмжтай харьцуулахад 1.2 дахин их байгаа ба хамгийн их бохирдол нь бол 2016 онд ажиглагдсан байдлаар энэхүү графикаас харагдаж байна. 15-аас 16 он хүртэл одоо 16 оны дуустал ерөнхийдөө ихссэн гэдэг ийм юм харуулж байна. За агаарын Улаанбаатар хотын агаар дэх хөхөрлөгийн 24 цагийн дундаж байдлаар үзэхэд ерөнхийдөө бол 2017 оноос эхлээд ерөнхийдөө нэлээд ихсэж багасаж тийм ээ харьцангуй өндөр болсон харагдаж байна. За энд одоо Улаанбаатар нөгөө хөхөрлөгийн ялгаруулалтыг хэмжиж байгаа 15 юу байна гэсэн шүү дээ тийм ээ. Автомат хэмжигчүүд. За энэ дээр одоо яаж илэрхийлж байгааг бол энд харуулсан байна. За Улаанбаатар хотын агаар дэх хөхөрлөгийн агуулмжийн явцаас харахад 4-р сарын 10-наас 10-р сар хүртэл хугацаанд агаарын чанарын стандарт хүлцэх агуулмжаас бага буюу хэвийн цэвэр түвшинд байдаг бол 11-р сараас дараа оны 3-р сар хүртэл агуулмж маань эрс нэмэгдэж хүлцэх агуулмжаас давж агаар бохирдуулж эхэлдэг. За жилийн хамгийн өндөр агуулмж нь бол
1 болон 2 дугаар сар буюу хит хүүтрэлтийн үе нэмэгддэг гэж үздэг. За хөхөрлөгхийн 2017-оос 2018 оны жилийн дундаж агуулмжийг Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын харуулт тус бүрээр гаргахад бол Улаанбаатар 6, нисэх харууллууд бол хамгийн бага, хамгийн их агуулмжаар гэр хорооллууд дундх толгойд, зурагт баян ушуу 1-р хороолол орчинд бол хамгийн их ажиглагдсан байна. За толгойд орчинд бол жилийн дундаж хүлцэх агуулмжаас 1.7 дахин 2018 онд бол 2.1 дахин их байсан бол баян ушуунд бол 2017 онд 1.9, 2013 онд бол 1.3 гэх мэтчлэн их болсон байдаг байна. За азотын давхар эслийг мөн харуулж байна энд. За мөнтэй адилхан 15-аас 16 оны үеүүдэд одоо огцом азотын давхар эсэл бас өсөж байсан. За хамгийн их өсөлттэй жил нь бол энэ 11, 12, 13 онд бол бүр дээд зэгтээ хүрж исэн ийм үзүүлэлт бас харагдаж байна. За тэгээд 17, 18 онуудад бол харьцангуй тогтвортой буурах хандлагатай азотын эсэл харагдаж байна. За 1998-аас 2018 оны азотын эслийн жилийн дундаж агуулмжийг агаарын чанар стандарттай хүлцэх агуулмжтай харьцуулахад 2011-ээс 13 онд бол 1.6-аас 2 дахин их байсан ба хамгийн их бохирдол нь 2013 оны 13 онд бол 2 дахин нэмэгдсэн ийм агуулмж харагдаж байна. За мөн адил Улаанбаатар хот дахь одоо азотын давхар эслийг 24 цагийн дундаж агуулмжаар харуулсан байна. За энд бол одоо 2015 онд 15 оны за 1 сар 2 сарын орчимд бол огцом нэмэгдсэн ийм дүр зураг харагдаж байна. За мөн адил 2018 оны 11 сард огцом нэмэгдсэн харагдаж байна. За 17 оны 1 сарын 21-нд орчимд бол бас нэлээд огцом нэмэгдсэн. Гэх мэтчлэнгээр ийм азотын давхар эслийн агуулмж бас үе үе огцом нэмэгддэг ийм харагдаж байна. За Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар эслийн агуулмжаас харахад хүйтний улиралд буюу 10-р сарын 4-р сард бол хөхөрлөг хиттэй харьцуулахад хэлбэлзэл багтааж агаарын чанарын стандартаас давж бохирдлыг нэмэгдүүлдэг ба томоохон төв замуудын орчимд агаарын чанарын стандартаас их байгаа нь Улаанбаатар 2, Улаанбаатар 4 харуулын цэгийн дүнгээс одоо харж болно. За азотын давхар эслийг 2017-18 онд 24 цагийн дундаж агуулмжийн агаарын чанарт хяналтын харуулт тус бүрээр гаргахад агаарын чанарын стандарт дахь хүлцэх агуулмжаас Улаанбаатар 2, Улаанбаатар 4 харуулуудад жилийн турш бол давсан харагдаж байна. За мөн одоо Улаанбаатар баруун дөрвөн зам томоохон автозамын орчимд бол жилийн дундаж агуулмж хүлцэх агуулмжаас бол 2.3-аас 2-3 дахин одоо нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. За 13 дугаар хороолол орчимд 2017 онд хүлцэх агуулмжаас 2 дахин 18 онд бол 1.7 дахин нэмэгдсэн байсан ийм дүн гарсан байна. За дараагийнх нь бол PM тоосонцор Улаанбаатар хотын агаар дахь PM 10 тоосонцорын жилийн дундаж агуулмж нь за 2011, 12 он, 13 он, 14 онуудад бол нэлээд их хүлцэх агуулмжаас нэлээд их гарсан байна. За тэгээд PM 10 тоосонцорын 2010-аас 18 оны жилийн дундаж агуулмжийн хүлцэх агуулмжтай харьцуулахад ерөнхийдөө бол 1 дахин их буюу за 2017-18 онд бол 2.7 дахин их байгаа ба хамгийн их бохирдол нь бол 12 онд 5.1 дахин их гарсан
харагдаж байна. За тэгэхээр эндээс үзэхэд бол тоосон цар бол нэлээд их байгаа. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаанаас харагдаж байна. За Улаанбаатар хотын агаар дахь PM тоосон цэрийн 24 цагийн агуулмжаар харахад за 2017 оны 1 сарын 1, 2018 оны 1 сарын 2, за 2018 оны 1 сарын 4 гэх мэтчлэнгээр одоо PM тоосон цэрийн агуулмж бол нэлээд ихссэн байгаа нь харагдаж байна. За мөн 2007 оны 1 сарын 1-нд 17 оны 1 сарын 1-нд бол бас нэлээд их буюу одоо хүлцэх агуулмжаас 4-5 дахин нэмэгдсэн зэрэг нь бол энэ хүү зургаас харагдаж байна. За Улаанбаатар хотын агаар дахь PM 10 тоосон цэрийн агуулмжаас харахад жилийн турш бүх харуул орчимд бол агаарын чанарын стандартаас давж агаарын хүйтэн бий болсон байна. За хүйтний улиралд одоо түүхийн нүүрсийн шаталтаас ялгарч байгаа тоос агаарыг бохирдуулж байгаа болон дулааны улиралд одоо сул хөрс шороо автомашин замын болон барилгын ажил зэрэгээс одоо тоосон цар агаарт их хэмжээгээр ялгарх бөгөөд судалгаагаар энэ нь бол тогтоогдсон байна. За PM тоосон цар 2010 оны тоосон царыг одоо PM 10 тоосон царыг 2017-18 оны жилийн дундаж агуулмжийг агаарын чанарын хяналтын харуул тус бүрээр гаргахад 2017 онд агаарын чанарын стандарт дахь хүлцэх агуулмжаас Улаанбаатар 1 Мишель Экспо төвийн орчинд 1.5 дахин нэмэгдсэн. За Улаанбаатар 2 баруун дөрвөн зам бол 2.4 дахин нэмэгдсэн. Улаанбаатар 4 13 дугаар хороолол орчинд бол 2.2 дахин нэмэгдсэн. Улаанбаатар 5 100 айл орчинд 3.3 дахин нэмэгдсэн. Улаанбаатар 7 цахилгаан станц орчинд 3.1 дахин. За Улаанбаатар 8 буюу ургах нарын орчинд бол 1.4 дахин. За Нисэх орчинд 2.2, Толгойд орчинд 3.3, Зурагт орчинд 2.7, Амгалан орчинд 2.4, Баян Өшөө орчинд 4.5 дахин гэх мэтчлэн тус бүр нэмэгдсэн харагдаж байна. За эндээс бол одоо PM 10 тоосон цар бол ямар их хэмжээгээр ялгардаг вэ? Ямар хэмжээгээр одоо Улаанбаатар хотыг бүрхэж байна вэ гэдэг нь бол тодорхой харагдж байгаа хаа гэж бодож байна. За 2018 онд дээрх агуулмж маань ер нь бол 2.5, 3.5, 4.5 гэх мэтчлэнгээр ялангуяа 100 айл орчинд бол 3.3, 1-р хороолол орчинд 3.5 гээд за цахилгааны станц дулаан цахилгааны станц орчинд 3.5 гэх мэтчлэн ихэвчлэн одоо хүлцэх хэмжээнээс ийм их хэмжээгээр одоо PM 10 тоосон цар маань ялгарч байна гэж судалгаа гарсан байна. За PM тоосон цар 2.5 тоосон цар бол нөгөө хүний биед шингээд тийм ээ маш жижиг нарийн тоосон цар бөгөөд хүний бие шингээд тэр маань эргээд уушигнаас гардаггүй ийм хортой тоосон цар гэж үздэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тоосон царын агуулмжийн талаар үзье. Улаанбаатар хотын агаар дахь PM 2.5 тоосон царын жилийн дундаж агуулмж Улаанбаатар хотын агаар дахь PM 2.5 тоосон царын жилийн дундаж агуулмжийг агаарын чанарын стандарт хүлцэх агуулмжтай харьцуулахад 2017-2018 онд 3-аас 3.4 дахин их байгаа ба хамгийн их бохирдол үзүүлсэн нь бол 2011 онд 5.3 дахин их болж хүрчээсэн талаар доорх зургаас бол харж болж байна. За тэгээд ерөнхийдөө хүлцэх агуулмж бол 2-оос дээш тийм ээ 2 дахин одоо нэмэгдэж байгаа нь бол маш аюултай төвшөнд хүрээд байгааг бол харуулж байна. За дээрэс нь 2011 онд бол энэ
агарын бохирдол бол маш их байсан нь бол харагдаж байна. За PM 2.5 тоосон цэрийн явцыг харахад дулааны улиралд агарын чанарын стандарт хүлцэх агуулмжаас давах тохиолдолд цөөн ажиглагддаг бол хүүтний улиралд түүхийн нүүрсний шаталтай холбоотой эрс ихсдэг байна. 2017 онд агарын чанарын стандарт дахь хүлцэх агуулмжаас 14 зам орчимд 2.6, 13 дугаар хороол орчимд 2 дахин, нисэх орчимд 2.6, толгойд орчимд 4.2, зурагт орчимд 3.9, амгалан орчимд 2.6, баян өшөө орчимд 6.2 дахин их байгаа нь хүний эрүүл мэндэд аюултайг харуулж байна. За мөн 2018 онд энэхүү дээрх үзүүлэлт маань харьцангуй багасж баруун дөрвөн замд 2.5 дахин, за нэгдүгээр хороол бол одоо нэмэгдэж 4.3 дахин, за 13 дугаар хороол орчимд 1.8 буюу багасж, нисэх орчимд 2.5, за толгойд орчимд 2.7 буюу багасж 17 онтой харьцуулахад багасж байгаа шүү дээ, тийм ээ. Зурагт орчимд 3.4 дахин, за амгаланд одоо 2.3 дахин, баян өшөө 4.1 дахин их буюу за 17 онтой харьцуулахад харьцангуй бага одоо агарын бохирдол PM тоосон цэрэг бага байсан байна. Гэхдээ энэ төвшин бол бага гэж тайвшрах юм байхгүй. Ерөнхийдөө бол агарын чанарын тэр PM 2.5 хүлцэх төвшнгөөс бол их байгаад байна гэдэг нь бол аюултай гэдгийг бол анхааруулж байна. За нүүрс төрөгчийн дутуу эсэл. Улаанбаатар хотын агаар дахь нүүрс төрөгчийн дутуу эслийн дундаж агуулмж нь ямар байсан бэ? За дундаж агуулмжийн хувьд бол нүүрс төрөгчийн дутуу эсэл 2010 он, 2011, 17 онуудад бол их байсан байна. За арай гайгүй байсан нь бол 2013 онд бол нүүрс өвчлийн дутуу эсэл гайгүй байжээ. За нүүрс төрөгчийн дутуу эсэл нь бол бүх төрлийн дутуу шаталтаас үүсэлтэй бөгөөд агаарт ялгардаг богино хугацааны хүний эрүүл мэндэд ностой сөрөг нөлөө үзүүлдэг бохирдуулах бодисоо. За ийм агарын чанарын стандартад богино хугацааны буюу 8 цаг, 1 цаг, 20 цаг гэх мэт дундаж хүлцэх агуулмжтай зааж өгсөн байдаг. За нүүрс өвчлийн дутуу эслийн агуулмж хүүтний улиралд эрс ихсдэг боловч хүлцэх агуулмжаас давах тохиолдолд харьцангуй цөөн байдаг. За нүүрс төрөгчийн дутуу эслийн 8 цагийн дундаж агуулмж нь 2017 онд нийт 7327 удаа хэмжилт хийснээс агарын чанарын стандарттай хүлцэх агуулмж за 100 айл орчимд 1 удаа, толгойд орчимд 2 удаа, зурагт орчимд 7 удаа, амгалан орчимд 1 удаа тус давсан ийм үзүүлэлтүүдийг харуулсан байна. 2018 онд бол 8656 удаагийн хэмжилт хийснээс нэгдүгээр хороолт 8 удаа, нисэх орчимд 1 удаа, толгойд орчимд 3 удаа, зурагт орчимд 7 удаа, амгаланд 19 удаа нүүрс төрөгчийн дутуу эсэл үзүүлэлтүүдээс хүлцэх агуулмжаас давж байсан байна. За азун хүчил төрөгчийн хит эсэл гэж ярьдаг. Улаанбаатар хотын агаар дахь азууны жилийн дундаж агуулмж за 11 он, 15 он, 17 онд бол өндөр байжээ. За 12 он, 18 онд бол азууны хүчил төрөгчийн хит эсэл бол бага байсан байна. 12, 13. За агарын бохирдлын их үүсвэрүүдээс агаарт шууд хаягдаж байгаа бохирдуулах бодис хөхөрлөг азотын эсүүд нүүрс төрөгчд нарны хит ягаан туяаны нөлөөгөөр уралд орсны улмаас гадрах орчмын азон үүсдэг ба халуун хурц нартай өдрүүд үргэлжлэх зуны улиралд агаар дахь азоны агуулмж ихсдгээрээ бусад бохирдуулах бодисоос онцлог юм. Азон нь нүүрс төрөгчийн дутуу эслийн адилаар богино хугацаанд
хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө учруулдаг бохирдуулах бодис юм аа. За агаарын чанарын стандартад богино хугацааны буюу 8 цагийн дунджаар хүлцэх агуулмжийг заадаг. За азооны 8 цагийн дундаж агуулмжийг үзэхэд 2017 онд бол 6207 удаа хэмжснээс толгойд орчимд 76, зүрхт орчимд 2 удаа, амгалан орчимд 54 удаа агаарын чанарын стандартыг хүлцэх агуулмжаас тус давсан байна. 2018 онд 7134 удаагийн хэмжилтээс за ургах нойрон орчимд 1, толгойд орчимд 40, амгалан орчимд 12 удаа хүлцэх хэмжээнээс давсан байна. За эндээс үзэхэд юу гэж дүгнэх вэ? За Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээс харахад агаарын бохирдлыг үзүүлж байгаа гол бохирдуулах бодисууд хүрлэг, хийд, тоосон цар, азотын давхар эсэл болох нь бол харагдаж байна. Агаар дэх түгээмэл бохирдуулах азоноос бусад бодисын агуулмж хүйтний улиралд галгалгаатай холбоотойгоор эрс нэмэгдэж байна. За хүний эрүүл мэндэд нөлөөлөх төвшөнд одоо энэ нь хүрдэг байна гэсэн дүгнэлтэнд хүрж байна. За агаарын бохирдол ихсдэг хүйтний улиралд буюу 2017 оны 10-аас 12 дугаар сар, 2018 оны 1-ээс 4 дугаар саруудад Улаанбаатар хотын агаар дэх агаар бохирдуулах бодисын дундаж агуулмж өмнөх оны мөн үеийнхээс агуулмжийг харьцуулахад PM10 тоосон цэрийн агуулмж 4%-аар, азотын давхар эслийн агуулмж 6%-аар, PM2 тоосон цэрийн агуулмж 10%-аар, хүрлэг хийн тоосон цэрийн агуулмж тус бага байна гэж дүгнсэн байна. За орон нутгийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд галгаанаас үүссэн агаар бохирдуулах бодисхийн жилийн дундаж агуулмж 2017-18 онд Баян хонгор Далан задгад хамгийн их буюу агаарын чанарын стандарт хүлцэх агуулмжаас 1.1-ээс 1.8 дахин их байна гэж үзсэн байна. За азотын давхар эслийн жилийн дундаж агуулмж баруун урт Баян хонгор Эрдэнэтэд агаарын чанарын стандартад хүлцэх агуулмжаас 1.2-оос 1.5 дахин давсан. PM10 тоосон цар жилийн дундаж агуулмжаас 10-аар Баян хонгор, Дархан, Далан задгад, Мөрөн, Сайшаанд, Улаангом, Ховд, Эрдэнэт хамгийн их буюу хүлцэх агуулмжаас 1.2-оос 3.9 дахин их байна гэж дүгнсэн байна. За мөн агаар бохирдуулах бодис агуулмж тухайн жилийн цаг агаарын нөхцөл, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээтэй холбоотойгоор жил бүр харилцан адилгүй өөрчлөгдөж байдгаа гэсэн ийм дүгнэлтэд хүрж байна. За агаарын бохирдлыг бууруулах талаар цаашаад ямар арга хэмжээ авах вэ? За Монгол Улсын засгийн газар үндэсний аюулгүй зөвлөлийн 2017 оны 3 дугаар дугаар дээр зөвлөмжилснээр агаарын чанарын бохирдуулах үндэсний хөтөлбөрийг түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлэн боловсруулж батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгаль дээлтэй дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц байгууламжийг чанар хүртээмжийг нэмэгдүүлж, утаа үйлдвэрлэгч яндангийн тоо бууруулах, түүхийн үүрсний хэрэглийг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангалах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж 2025 он гэхэд агаар орчны бохирдлыг 80%-аар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. За агаарын бохирдлыг бууруулахад 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөний зарим нэг арга хэмжээнээс дурдвал за засгийн газрын түүхийн үүрс хэрэглэхийг хориглож 62 дугаар тогтоолын хүрээнд 2018 оны 11-р сарын 23-нд жилийн 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадал сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нээлттэй хийсэн. За нийслэлийн 6 дүүрэг 200 мянган өрхийн 600 орчим мянган тонн түлшээр хангахаар одоогоор ажиллаж байгаа. За агаарын чанарыг сайжруулах, бүс нутагдах, халаалтай цахилгаанаар шийдсэн гэр хорооллын айл өрхөд шөнийн цахилгааны үнээр
урамшуулал олгох, агаарын чанарыг сайжруулах, бүсдэх, цэцэрлэгийн нам даралтын зуух, цахилгаан бага хэргэлдэг, бойлуураар солих, халаалтын зууханд утаа шүүх, фильтр суурлуулж, хаягдлыг бууруулах гэх мэт ийм арга хэмжээнүүдийг авч 19 оноос хойш ажиллаж байгаамаа. За мөн сургууль цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийг сэргээхэд эрчим хүчээр шийдэх, за шаардлага хангасан сайжруулсан түвшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, сайжруулсан түвшний худалдаа авалтад дэмжлэг үзүүлэх, сайжруулсан түвшийг нөөцлөх цэг борлуулалтын шүлжээний үйл ажиллагааг дэмжих, сайжруулсан түвшний туршилт, чанарын хяналт, орчны бохирдлын хяналт шинжилгээг явуулах, сайжруулсан түвш худалдах, борлуулалтын цэгээр дамжин хаягдал дугуй худалдан авах, дахин боловсруулах нөхцөлийг дэмжих гэх мэтчлэн ажлуудыг хийж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол Улаанбаатар хот гэлтгүү тийм ээ аймаг сумдуудад маань бол сургууль цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийн асуудал нам даралтын зуухаар шийддэг. За эдгээр зуухыг бол өөрчлөх, дулаан хангамжийг сэргээх, барилгын дулаан алдагдлыг багасгах, дээр нь халаалтыг одоо шийдэж өгснөөрөө за тэр түлшийг сайжруулсан түлшээр сольж өгснөөрөө одоо агаарын бохирдлыг бууруулах алхам маань бол болсон гэж үзэж байдаг. За аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, насжилт багтаа автобусанд BPF шүүлтүүр тавьж суурлуулах, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдал байгальд халгүй аргаар шатааж устгах. За туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа. За агаарын бохирдлыг хянах харуулъядыг PM, P10, P2.5 тоосонцор хэмжих автомат багажуудаар тоноглох, хяналтын зөөврийн багаж төхөөрөмж авах, хяналтын шинжилгээ шүлжээг бэхжүүлэх, судалгаа хийх. За агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник технологиг судалгаа хийж туршин нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн технологиг үнэлэх, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан ажилласаар байна. Цаашдаа орон нутгуудад эдгээр ажлуудыг бас хийвэл илүү үр дүнтэй юм аа. За ингээд ер нь бол дэлхий дээр байгаа агаарын чанарт маань тийм ээ агаарын найрлага маань бол 21% O2 буюу хүчил дөрвөгч. За азот 78%, аргон тэг зууны 33%, тэг зууны 97% нь одоо нүүрс хүчлийн хий байдгаа гэж ярьдаг тийм ээ. Агаарыг бохирдуулагч гол бодисууд нь одоо дандаа дутуу эслүүд буюу нүүрс хүчлийн хий, бүхрийн дутуу эсэл, азотын дутуу эслүүд нь бол агаарыг бохирдуулж байдаг байна. За энийг бид нар бол санаж явах хэрэгтэй. За Улаанбаатар хотын хог хаягдлын их усэр бас агаарын бохирдлыг бас нэмэгдүүлэх бас нөхцөл болдог. За гэр хорооллоос бол за 144,9 м3 буюу одоо 86 тонн 86,406 тонн тийм ээ ийм гэр хорооллоос хог хаягдал гардаг юм байна. За орон сууцнаас 152,000. За гудамж талбай дээр 15,442. За үйлдвэр аж ахуйн нэгжээс бол 75,977 гэх мэтчлэнгээр хаягдал хог гардаг. Жилд бол одоо 223,000 тонн хог хаягдал гардгаас эдгээр нь бол хатуу хог хаягдал хөрсийг бохирдуулж байна гэсэн ийм дүгнэлт байдаг байна. Тэгэхээр эдгээртээ анхаарч бид одоо агаар түлш гаргахгүй байхаас эхсүүлээд хог хаягдлаа хаях энэ маань бол бас хөрсний бохирдлыг хүрдүүлж байдаг юм шүү гэдгийг анхааруулж хэлэхээр байна. За ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа.